Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 13 дугаар хэсэг. За, өнөөдөртөө ингэж болох юм биш үү? Карл Ивановичийн гарт дахиад нэг ойж уншихад хүрэлцгүйц зузаан хавтаас байгааг би харж байна гэж ноён Гарри хэлв. Зочид гэрийн эзний хүслээс зөрөхийг хүсээгүй тул тавтай норсхийг бие биедэн өрөөгөөд хооллох танхимаас уван цовон гарцгаалаа. Төдөлгүй Ахмад Райт Джеймс хоёр хоёулахнан үлдлээ. Райт тамхиан baag уулж хооллох өрөөнд аливуулах удаан байхыг хүссэн мэт чимээгүйхэн суусаар байлаа. Райтыг оройжонгон ажигласан Джеймс ахмадын нүр зэвхэрийн цайсныг үзээд сандран гайхаж "Райт, чи яагав вэ? Өвчин тусчихсан биш үз?" гэж сэтгэлэн зовсон байдалтай асуув. Ахмад тавхин зочиж энэ үгийг хэлсэн хүнийг ууртаа ширв татсан нь Джеймсийн нөхөрсөг царайг олж хараад хүн дээр шүүр салдаж түүний мөрөн дээр гараа нь тавиад "Джейми минь, чиний зөв бололтой. Би өвчин тусаад бүр солиорох гэж байна" гэв. "Райт, юу болох нь вэ? Чи яагав?" Джеймс дуулдлаа. "За яах вэ, Джейми минь? Би чамд юу болсныг ярьж өгье. Гэхдээ чи хүнд ч хэлж болохгүй шүү. Зөвшөөрч байна уу?" "За, мэдээж шүү дээ. Алив яриач." Ахмад шинээр тамхи асааж аваад хэсэг зур дуугүй сууснаа ярьж эхэллээ. "Саяхнаас л энэ бүхэн эхэлсэн юм. Үнэнтэй бол хий үзэгдэлтэй гэгдсэн тэр өрөөнд миний унтахыг зөвшөөрсөн тэр шөнөөс. Хий үзэгдэл энэ төрд би огтхон шитгэдэггүй. Тэм юмнаас юу айд гүгмэн чи ямар мэдэхгүй биш үү? Хэлээд юу гэв?" гэж Джеймс үнэн сэтгэлээс нь дуулдав. "Өрөөнд их бөхчин байсан болохоор цонхоо онгойлгоод төдөлгүй би зөөрмөглж эхэлсэн юм. Хэр зэрэг удсныг бүү мэд. Гэнт ямар нэг юм түлхэхэд би сэрлээ. Өрөөнд ямар нэг юм сэрчигнэж, ер нь бол яг эмхтэй хүний торгон даашинд сэрчигнэх чимээ гарч лавандрын нялуун өнөр хамар цоргилоо. Төрөөхөн Гаригийн онгойлгосон шүүгэнээс ийм өнөр ханхалж цонхны хөшиг салхинд дэрвэлзэн сэрчигнэж байгаа хэрэг байх нь гэж бодоод санаанд ч оролгүй их тайвнаар навчин тамхиан амандан зуугаад асаахаар шүдэн цавирлаа. Харин шүдэнцний гэрэлд өнөө орны дээр хөшигний хунасны завсраар үнэт алмаацсан бөгж зүүсэн эмэгтэй хүний сайхан гар тодхон харагддаг юм. Хөшигч чимээгүй хаагдж завсраар нь аимшигтай цонх хийсэн том хар нүдтэй бүсгүй хүний царай харагдсан. Өдгөн хар үсэнд титмэрхүү юмар чимэглэж хүзүүндээ улаан ягаан шүрэн зүйл зүүсэн байлаа. Би бүр хөшиж өргөлөө. Шүдэнс шатаж дуусаад хурууг минь түлж эхлэхэд би сая нэг юм сэхэ орсон юм. Тэгээд бүх юм түнэр харанхууд уусан шингэлээ. Угас хэм босоод лаасаах бол ганцхан минутын ажил шүү дээ. Өрөөнд өчүүхэнч салхихгүй байхад цонхны хөшиг дэрвэлцэн байлаа. Асаалт талаага нээлттэй цонх руу ойр тулан барьж үзээд огт салхихгүй байгааг би бадтай мэдэж авсан юм. Хаалга цоочийг дахин нэг нягтлан шалгаад би дахиад унтахаар хэвтэв. Гэвч нойр хулжчихж. Аманда навчин тамхиан цуугаад болсон бүх явдлыг дэс дараалан санаж чухам юу үзнэ ухаарах гэж оролдон хэвтэхтэй. Нөгөө хий үзэгдэл харагдсан тэр газар руу өөрийн ирэхгүй байн харж байлаа. Мэдээж чи энэтхэгийн шилдэг алмаз эрдний чулууны шинж чанарыг сайн мэднэ шүү дээ. Тоодог эрэлттэй үед өнгө муутай өхмөл шиг байснаа. Харанхуй дөчүүхөнтөдий гэрэл тусахад л автомат гялалцдаг. Чи нөгөө энэтхэгийн дөөргидэх хүзүүний зүйлтийг хэлж байна уу? Гэж Джеймс асуулаа. "Дэмэл юм та. Миний навчин тамхины гал улалцахад орны хөшигний завсраар яг тийм гэрэл гялалцахыг би харсан юм. Тамхиан татаж дуусаад дахин босож бүгдийг ахин шалгаж үзсэн боловч юу ч байгаагүй. Би дахиад унтахаар хэвтэхгүй.
Маргааш нь Гари тэр шүүгийг болон даваачиж 50 хэмээн зөөлгөхөд бидний таамаглаж байсан ард нь нөгөө нууцлаг өрөөрөө ордог хаалга байсан. Зардснаар ойрхон байгаа завшааныг ашиглан тэсхийн аргагүй халуун байна гэж шалтгаан заагаад орны хөшгийг ав гэж би тушаасан юм. Өдөр нь би өнгөрсөн шөнийн явдлыг оор тас мартаж унтахаар хэвдэгтээж тэр тухай санссангүй. Шөнө хөөх цангалсан хүүтэн салхи мэдрэгдэж би нүдэ нээлээ. Өрөөний цонхны хөшигнүүдийн хоорондох өргөн завсраар зорвослон тусах сарны гэрэл миний орыг тайран нөгөө шүүгээ байсан тэр газрыг гэрэлтүүлэх аж. Сайтар гарвал нөгөө нууцлаг өрөөний үүд онгойж тэнд нэг эмэгтэй хүн зогсож байна. Урд шөнө нь миний харсан царай дүрээрээ мөн байх бөгөөд харин одоо би бүхлээр нь харж байлаа. Тэр өндөр гойлог биетэй үлгэрийн юм шиг сайхан босгон өмссөн цэнхэр торгон даашинс нь түүний бие цогцсын сайхныг нууж ис чадах бөгөөд хувцсны нуглаасууд нь сарны гэрэлд хачин жигтэй гэлбэлцэн уусаж харагдах аж. Амьсгалах бүр хөхөн төмбөлцөж хөдөлж хүзүүндээ зүүсэн улаан ягаан шүрэн зүйлт нь гэлэлцэн. Түүний толгойд байсан тэдэм шиг зүйл нь гоёмсог хээнцэр сан байж. Төдөлгүй мөнө хүүхэн миний орны дэргэд чимээгүй ойртож ирээд зогслоо. Уулан бүр ихэр хүй торгиж, лаванд хийгээд хөгц чигний үнэр холилдон үнэртэн. Том хар нүднийх нь харц над руу тэмүүлж игэлхэд би тэсэлгүй үндэлээ. Харин тэр дороо өнөө хүүхэн чинь алга болчихсон. Нууцлаг өрөнд буцаад орсон юм уу? Цонхны хөшигний цаана нүгдсэн юм уу? Бүү мэд харанхуй дуусах шиг л алга болсон. Би түүний бодж ирэхийг шүнжэнгөө хүлээлээ. "Өнөөдөр юу болсон байж таарах вэ, Жими?" Ингээд Райт үгэн төгсгөв. "Хий юм л хараа биз. Юу гэж дээ Жими минь? Ахмад Райт би хий юм үзэх гэж юу? Болзанд явах гэж угаа дурлал залуу шиг л шүн болохыг хүлээж бас айгаад байх боллоо. Би ч бодохгүй галзууг имлэгт очих байхаа та. Чи яагаад энэ тухайг эмчэд яриаг юм бэ?" "Эмчэд хэлж яах юм? Би нэг бол өөрөө энэ бүхнийг тавж гарна, эсвэл өгчл дуусах байх." "Райт минь өнөө шинжиг хоёулаа хамт танаа өрөөнд суух уу?" хэмээн Джеймс санал болговол "За тэгээ Джейми" гэлээ. Ахмад Райтын ундлагын өрөөнд ром арх навчин тамхи аваажж өгөхийг тушаагаад зарц нарыг явуулав. Найзууд удаан ярилцлаа. Нээлттэй цонхоор сарны туяаг хийж, цэцэрлэгээс цэцгийн сайхан үнэр анхилна. Өнгөрсөн нь дурсан ирээдүйнхэн тухайж ярьж байснаа яриа нь алгуур аяархан болон намдсаар үүрэглэж эхэллээ. Шөнийн аниргүй нам гомд хэн нэг нь би пахөгжмийн чавхцсанд хүрэн зөөлөн их шиг уян галж бас нэг аялгуу дахин нэгэн аялгуу сонсогдлоо. Хоёр найз анхааран чагнав. Тэгтэл өнөөх нууцлаг өрөөний хаалга алгуурхан нээгдэж нэгэн бүсгүй гарч ирлээ. Райт тэр бүсгүн үлгэрийн мэт гоо үдсэглэн гэрхтан өчүүхэн ч хэтрүүлээгүй гэдгийг Джеймс ойлголоо. Гэвч үүний хамт энэ бүсгүйг урд нь хаа нэгтэн харсан юм шиг түн санагджээ. Гэгэлгэн зөөдөндөө үдсэн үү? Гэрэлт нарны дор тохиосон уу? Ямар тач харсан л бүсгүй байхажээ. Хатан хааных шиг ихэмсэг хэрнэн инхри ялдан бие галбар өдхөн хар ус. Гантхэн цагаан хүзүү зурсан мэд зогсон улаан ягаан шүрэн зүйлд од шиг ожтон гэлэлцэх хархан нүд. "Чи үүнийг харж байна уу?" хэмээн Райт чимээг өхөн асуухад "Тийм ээ" гэж Джеймс шивнэлээ. Гэвч тэд тун аяархан ярилцсан боловч хий үзэгдэл үргэсэн юм шиг алга болчихлоо. Хоёр залуу өглөө болтол нэг ч үг сольсонгүй чимээгүй суулаа.